Би бол Болдын уянга 3 сарын 22-ны өдөр бол дэлхийн усны өдөр байдаг. За үүнтэй холбоотойгоор усын их хурал дээр усны тухай хуулиудын зохицуулалт хэрэгжилтийг судалж байгаа ажлын хэсгийг ахалж байгаагийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа 4 гол усны хуулийг тайлбарлаж байна. Устай холбоотой хамгийн анхны хууль 1997 онд ус цагуур орчны хяналт шинжилгээний тухай гэдэг нэртэйгээр бол батлагдсан байна. За уг хуулийн гол зорилго нь бол иргэдэд аж ахуй нэгжид байгууллагад ус цагуур орчны хяналт шинжилгээтэй холбоотой мэдээллийг хүргэх ийм зохицуулалт зорилттой. За энэ хууль 97 оноос хойш өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байна. Гэхдээ хамгийн чухал энэ хууль нэмэлтээр оруулах зүйл бол нэгдмэл мэдээллийн сан бол байна. Тэгэхээр энэ мэдээлэл нь ил тод байснаар судлаачид ч тэр энгийн иргэд ч тэр орчны хяналтын мэдээллийг шууд авах боломж нь бүрднэ. Хоёр дахь хууль бол хот суурьны ус хангамж ариутгах татваргын ашиглалттай холбоотой. Энэ хуулига 2002 онд анх батлагдсан. 2011 онд шинжилж найруулагдсан. Тэгээ одоо хүчин төгөлдөр бол үйлчилж байна. За үндсэн энэ хуулийн гол зорилго нь болохоор ер нь бол хотод амьдарч байгаа, суурин газар амьдарч байгаа иргэдийг цэвэр усаар хангахтай холбоотой. Тэгээ ашигласан усыг хэрхэн зайлуулах уу, ямар инженерийн байгууламжууд одоо байгуулах уу, хэн өмчлөх үү, яаж ашиглах уу гэдэг энэ зохицуулалт бол энэ хууль дээр бол суусан. Гэтэ эрүүл цэвэр усыг усаар одоо хангах зохицуулалтыг хэн хариуцах вэ гэдэг төрийн байгууллагын үүрэг нь эрүүл мэндийн тухай хуультай бол давхардсан байгаа. Тэрийн давхардлыг бол бид нэр арилгаж байж зохицуулалт илүү сайн хэрэгжих болно. 3 дугаар хууль бол усны тухай үндсэн хууль маань байгаа. Усны тухай хууль гэдэг нэртэйгээр 2004 онд анх батлагдчихсан. 2012 онд шинжилж найруулагдаад яг энэ шинжилж найруулагдсан хувилбар бол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. За усны тухай хуулийн үндсэн зорилго нь болохоор ер нь усны нөөцийн асуудлыг зохицуулах. За сав газрыг нь хамгаалах асуудал. Усыг ашиглах асуудал, тэгээ мэдээж нөхөн сэргээх асуудлыг бол энэ хуулиар зохицуулж байна. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Давхардал хийдлийн судалгаагаар бол ер нь усны салбарт тавигдж байгаа энэ хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлыг нэлээд сайн зохицуулаад тусгах бол шаардлагатай байна. Хоёрдугаар нь болохоор хүний нөөцийн асуудал нэлээд тулгамдсан. Усны салбарт бол шинээр одоо мэрэгчлэнүүд төрөхгүй байна. Тэгэхээр энэ дээр анхаарч ажиллах бодлогын шийдлүүдийг бас хуульд тусгах шаардлагатай байгаа. Дөрөвдүгээр хууль бол ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль. 2012 онд батлагдсан хамгийн сүүлд устай холбоотой батлагдсан хууль байна. Тэгэхээр үндсэн зорилго нь бол иргэн аж ахуйн нэгжүүдэд ус бохирдуулсны төлбөрийг хэрхэн ноогдуулах вэ? Тэгээд төлбөрийг хэрхэн төсөвт бүрдүүлэх вэ гэдэг энэ асуудлыг зохицуулж идэг. Энэ хуулийн дагуу бол засгийн газраас журам баталж байгаа. Энэ журмаар аж ахуйн нэгжүүдэд төлбөр ноогдуулах тэр аргачлалыг тэгээд төлбөрөөс бас хөнгөлөх энэ аргачлалыг бас суулгадаг. Гэхдээ энд нэг үндсэн судалгаа шаардлагатай. Илүү наривчлал судлуулах хэрэгтэй. Энэ юу ихээр хэрвээ усыг хаягдл усыг дахин боловсруулаад тэрийгэ дахин эргэлтэнд оруулж ашиглаж байгаа тохиолдолд татвараас чөлөөлөхдөө яг суур судалгаа нь нөхцлүүдийг сайн гаргаж ирсэн юм суур судалгаа хэрэгтэй байна. Тэгэхээр энийг хийх нэ. Дэлхий дээр гадаргын 71% бол ус эзэлж байгаа. Гэхдээ яг унданд хэрэглэх цэвэр усных нь хэмжээ нь бол 2%, 2.5% байна. Тэгэхээр бид нэр цэвэр усыг байнга гамтаа хэрэглэх ёстой. Тэгэхээр усаа гамнаарай.